Энэ хүн 20 дугаар зууны Монголын түүхэн дурсгалуудыг бүтээж хамгаалж өвлүүлсэн агуус хэтэн уран бүтээлчдийн нэг. Түүний өвгөн хуур чимээх гайхалтай уран бүтээл Монгол хүн бүрийн зүрхэнд хоногссон билээ. Түүнийг Үржингийн Ядам сүрэн гэдэг. Ядам сүрэн багасаа л гарын үрдүүтэй гайхалтай зурдаг хүү ээжээ. 5 наснда төвтгэл сурч 13 наснда бурхны зураг бүтээж оймсны хараа гэрийн эд хэрэглэлийг бодож хээ угал зурлан баримл шуумал наамал торгон зураг бүтээж эхэлсэн байна. Тэрээр 2 дугаар дайны үед Москва хотын дорн техник хөдөлмөрчдийн намын их сургуульд зураачаар суралцсан төгсөөд Суракавын нэрмжид уран зургийн академид суралцаж дайн тулаантай хүнд үедэд сургуулаа хайлгүй цаасбыг ховор байсан тэр хэцүү үед сонины өдөс нүүрсэн харандагаар зураг зурдаг байж. Ядам сүрэн Монгол соёл өв олон жилийн хэлхийг таслахгүй тулд маш олон бүтээл туурвсан ч 100 зурагтай ном цомрлогуудыг нь хэвлэх зөвшөөрөл өгүүлгүй бүр 11 жилийн турш боож хааж түүн дотор тэмдэглэж үлдсэн лам язгууртан урчуудын нэрсийг хайж өргөдүүлсэн гашуун түүхтэй. Гэсэн ч тэрээр Монгол уран зургийн ертөнцийг орчин үетэй хослуулан шинжилж гайхалтай сор бүтээлүүдэд өвлүүлэн үлдээж чадсан. Өдгөө түүний бүтээлүүдийг дэлхийн урлагийн шинжилэлт ололт гэж үздэг. Одоо ч түүний зурсан хөрөг бүтээлүүд ном цомрлогуудыг судалсаар байгаа билээ. Тэрээр Чингис хааныг зурхан байтугай түүний тухай ярихыг ч хориглдог байсан. Тэр үед Чингис хааны иш хөргийг зурсан ба өвгөн хуурч зурагтаа төрхийг нь шингээсэн гэж судлаачид үздэг. Ядам сүрэн зурсан гайхалтай хөргүүдээс Жанжис Сүхбаатарын хөргийг ээж нь хараад энэ яг миний хүү дүрээрээ мөн байна хэмээн уйлсан гэдэг. Маршал Чой балсан хүртэл үүнээс хойш Сүхбаатарыг энэ зургаар л төсөөлгөж хэлж байжээ. Өдгөө Ядам сүрний уран бүтээлүүд болон энэхүү цуглуулгууд нь Ядам сүрэн сан түүний үр хүүхдүүдэд өвлөгдөн үлдсэн байна. Тэгвэл түүний мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан энэ сарын буюу 10 сарын 24-ний өдөр энэхүү сор болсон бүтээлүүд цуглуулгуудаар нь үзэсгэлэн гарах гэж байгаа юм байна. Хэрвээ та бүхэн энэ үзэсгэлэн дээр очиж үзхийг хүсвэл илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэ бичлэгний доор комент үлдээгээрэй.